гаргахад бол одоо маш их олон жил шаардсан байгаа. Энэ бол ер нь тийм амархан олдоогүй. Клубүүд маа хоккей холбоо маа ерөнхийдөө энэ хөгжлийн бодлого гаргаж тийм ээ. Энэ хүүхдүүдээ одоо өөрсдөө ургуулan өсөж ийж одоо ерөнхийдөө энэ шинэ үеийн тамирчид маа бид нэр тийм гоё. Одоо Монголд ийм хоккей багийн спорт байдгийн шүү. Тэгээ ганцаарчсан спорт биш багийн спортоор бас одоо ингээд анхны дэлхийн аваргын чансаатай медалийг авчирсанд одоо ингээд батлаад одоо ингээд Монгол хоккей байдгийн байна, хөгжих боломжтой байна гэдгийг ингээд уриалж байна. За тэгээд ерөнхийдөө тэмцээний талаар ярих юм бол хоккей бол өөр айгүй дээр үеэсээ бол одоо хөгжлийг харах юм бол дээх үед одоо тамирчид маань нэлээд тийм ширүүн өрсөлдөөнтэй тоглодог байсан бол одоо энэ сүүлийн үеийн хоккей маань маш их тесрэлттэй, хурдтай. За тэгээ одоо энэ оролцож байгаа одоо энэ дулаан орны багууч гэсэн тий Арабын Эмират, хөл өмгөн ямар үлээ одоо ингээ энэ орныхан бол дандаа гадны тамирчидтай, гадны мэрэгжлийн Орос, Кхл, НХЛ тоглож байгаа ийм тамирчдын эсрэг одоо ингээ манай Монголын залуучууд маа өрсөлдөж энэ маш хэцүү тоглолтноос энэ одоо алтан медалийг авчирсан байгаа. Энэ хоккей спорт болохоор нөгөө хөл дээрээ бөмбөг өшөглөө ч юм уу ингээ гүүгээ явчихдгүү олон цагийн одоо нөгөө тишүүрийн бэлтгэл хийдэг. Маш олон цагаар гулгалтын объем хийдэг. Тэгээд тэр олон бэртэл, гэмтэл нөгөө хоккей маа өөрөө бас их баланс одоо ингээ мөргөлдөөнтэй спорт болохоор тэрийг одоо даван туулж тэгээд тамирчид маа өөрсдөө одоо яг энэ сүүлийн тоглолт одоо манайх яг их Кувейтийн багтай одоо өрсөлдөж яхад Гиннесийн рекордны хэмжээний дайны одоо 352 минут ийм торгуулийн цаг гарсан. Манай одоо тамирчид маа тэнд одоо өөрсдөө яг нэг болж тэр сахилга бат тэр өөрсдөө барих тэр төсвөр төвчээр өчнөө юм одоо нэг баг хамт олон болж бид нар Монгол эх орондоо хайртай гэсэн сэтгэл гаргаж одоо энэ медалыг эх орондоо атсанд одоо тамирчидаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Энэ дэлхийн аваргаас энэ медаль авах ерөөсөө гол юу бол бид нар одоо юм гадаа одоо голын мөсөн дээр шахуу битүү ордон бол саяхнаас баригдсан шүү дээ. 1 жил 2 болж байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө энийг бол 20 жилийн бэлтгэл сургууль одоо энэ залуучуудын энэ багаас нь 5 настайгаас нь бэлдсэн тийм ээ. Одоо манай капитан Мишгэ 24 жил тоглож байна. Энэ улсуудын одоо бүхэл энэ амьдралын хөлс юу эдгээр шингэсэн ийм амжилт болчиход байгаа. Тэгээд дараачийн амжилт бол одоо мэдээж Монгол улс маа энэ багийн спорт байж иж одоо юм хамт олноороо бид нэр энэ эдийн засгаа эх орноо хөгжүүлэх боломж бол байгаа юм байна. Ер нь багийн спорт бол айгүй чухал юм байна. Онцлог нь. Тэгээ баг нэг хүн алдаа гаргахад л ерөөсөө энэ хожигдох вариант үүсэж байгаа байхгүй юу? Ганцаарчсан спорт биш болохоор. Тэгээ яаж баг хамт олон болдгийм бэ гэдгийг л бид нэр сая бүгдээрээ л нүдэрээ сая харлаа. Тэгэхээр Монголд одоо багийн спорт хөгжөөсөө энэ улс төрчид аймгийн засаг дарга их хурлын гишүүд аймаг болгон дээрээ хот болгон дээрээ мөсөн ордон барьяач, жижигхэн бэлтгэлийн заал барьяач. Энэ монголчууд биднэрт энэ баланс сайтай, морь ундаг, барилддаг ийм бие сайтай улсуудад их гой зохисон спорт байна. Зөвхөн Орос, Канадууд одоо энэ спортыг тоглохооргүй энэ багийн спортоор явж иж манай эх орон яваанда хөгжих юм болов гэсэн тийм л үзэл бодолтой байна. Сая бүгд ирсэн бүлэглэж одоо энэ нутаг хаашаа тийш явдаа гэх юм уу тэгээд үндэсний шигшээ байгуулсан өсвөрийн шигшээ байгуулсан хөрвшлийн хүмүүс дараагийн одоо ямар олонсод үзэл байгаа вэ? Тэгээ одоо бол ингээд ямар нэгэн байдлаар бид нар бол бидний түүхийг ярих юм бол одоо сүүлийн 10 жилд бол одоо бөмбөгтэй хоккейгоор хүрэл медаль авлаа 16 онд. Азаас 3 хүрэл, Азаас мөнгөн медаль 2 хошоо 18 19-нд авсан байгаа. Олимпийн төрөлд одоо Саппород болсон тэмцээнд 4-т орсон байгаа. Өнгөрсөн жил Монголдо зохион байгуулсан Welcome to Mongolia гэдэг одоо тэр гоё бас гадны жуулчдыг Монголдо татаад жуулчдаар бас эх орондоо ингээд тооцоогоор ойролцоо 3 тэрбум төгрөг ингээд оруулж ирсэн юм байна. Тэгэхээр бас ингээд энэ хоккей холбоо мо маш их одоо манай энэ ерөнхийлөгч чавхлан байгаа энэ реформыг хийж
энэ багийн спортыг ингээд чиржиж ийм амжилтууд гарч байна. Тэгэхээр бид нар одоо улам цаашаа тэр 3 дугаар дивизион тийм залуучууд маань ч гэсэн бас их өнгө зүй сайтай байна. Дээшээ явна. Одоо тэр том орнууд, топ орнууд руу бол дөхөх тийм л юу байна тий. Тэгэхдээ хамгийн гол нь энэ хоккейдо хожиж хожихдоо биш. Энэ багийн спортыг хөгжүүлж иж биднэрт энэ эдийн засгийг бид нар ийм одоо нэг ийм ганцаардсан юм их яваад шүү дээ тий. Одоо ингээл нэг сүнхөө өрөөл тэг их орон хөгжихэд компаниуд одоо ийм бид нар ийм хоорондоо нэгдэх хэрэгтэй байхгүй тий. Ямар нэгэн ажлыг ийм багаараа хийж байх юм бол цаашдаа юмдаа одоо энэ байгаа хүмүүс чинь ингээд том болоод ажил төрөлд орно. Цаашдаа бас ингээд эдийн засгтаа бас нэмэр болох юм болов уу гэж бодож байна. Атуулын төдөө авч явах дүн санхүүгийн хурдад зөвлөлтэй. Санхүүгийн холбооноос харагдгүй энэ санхүүгийн асуудлыг эргэж шийдвэрлэх байж. Тэгээ одоо манай энэ хоккей спорт бол бас мэдээж бол өртөг өндөртэй спорт байгаа. Тэгээд хувийн хвшлийнхэн байна. Одоо бид нартай хамтарч ажиллаж байгаа компаниуд байна тий. Одоо нэлээд олон компани байна. Бүгдийн ингээд дурдах юм бол Хасбанк, Mobicom, Монгол Базаалт гэл энэ олон компаниуд за тэгээд энэ дотоодын уулуурхайн компаниуд эднэр ингээл одоо чадах хэмжээгээр л тусалж байгаа. Тэгээд мэдээж биднэрт бол материалын бааз түрүү биелсэн шүү дээ. Бид нар гадаа мөсөн дээр голын мөсөн дээр шахуу бэлтгэл хийж байгаа явж байгаа. Тэргээрээ энэ дэлхийн аваргын тэр өндөр тесрэлттэй тэмцээн тэр хурдтай тэмцээнээс медаль энэ алтан медаль гацж байгаа л гайхалтай болчиход байгаа байхгүй юу? 100 цаг бол чинь одоо тэмцэл маань бэлтгэл сургалтаар одоо дараа жил 3 дугаар дивизионы Б бас хүчтэй байгууллагад болно. За манай залуучуудын хувьд бас бэлтгэл сургалт гэхээр анхаарал энэ зуны намын цай. Тэгээ хоккей бол багийн спорт болохоор ер нь бол одоо энэ клубүүд маа бас ажилласаа хиймээр байна. Тамирчтай яг үндсэн одоо нөгөө суур нь болохоор клубүүдээс үндэсний шигшээ баг бүрдэж гардаг байгаа. Тэгээ клубүүд маа тамирчдыг бэлтгэхтэй одоо тэр процесс тэрийг одоо шөө сайжруулмаар. Одоо хүүхдүүдэд үнэхээр бид нар Орос, Канадын зэрэгт хийх юм бол клубүүдийн одоо нэг өсөндөө гаргаж ирж байгаа тамирчдмаа энэ бид нэр одоо дэлхийн аварга дээр очиж бид нар хэр сайн ажилласан бэ гэдэг л дүгнэлт гарч ирж байгаа байхгүй юу? Энэ дээр нэмээд хэлчихэд Монголын хоккей холбоо бас сүүлийн үед клубүүд болон орон нутгийн салбар зөвлөлтөд төлөвлөгөө гаргаж ажилласны дүнд бол Монголын хоккейчид маань сүүлийн 10 жилд бол 13 медаль олон улсын тэмцээнээс авсан байна. Энэ шалгуур үзүүлэлт дээр ч гэсэн Монголын үндэсний шигшээ багт бол 2024 оноос үндэсний шигшээ багт одоо орж байгаагаараас их энэ бол талхарштай. За үндэсний шигшээ багт орно гэдэг бол бидний одоо 5-6 сар бэлтгэл сургалт хийдэг гэсэн бүтэн жилийн бэлтгэл сургалт хийх болцоогоор хангагдж байгаа. Энэгээрээ эх жилийн одоо бидний дивизион ахиж байгаа тэмцээн уралдаанда баг тамирчлал маань амжилттай болцох үндэст гарч байгаа. Тамирчдаас Тий, одоо манай шигшээ багийн капитан 24 жил тоглоод гараа айгүй хэцүү байсан. Маш олон би одоо олон жил хамт явж байгаа. Тэгээ мишгэгээрээ бас айгүй бахархаж байна. Үнэхээр класс тоглогч. Тэгээд шигшээ баг ингээд авч явхад дотор нь ингээд үеийн тамирчид байгаа байхгүй юу? Зарим нь одоо 1 жил явж байгаа, зарим нь 5 жил явж байгаа. Тэгээ эднэрээсээ тэр туршлагыг хамгийн гол нь ингээд дараагийн тамирчтай өгөх айгүй чухал байсан. Тэгээ мишгэ өөрийнхөө талаар ингээд ард иргэдээ нэг Лиг авсан тийм. Батхан багтаараа лиг авсан. Бэлтгэл сургалт гэсэн байна. За сайн байцгаана уу. Өнөөдрөө мэндийг хүргэе. Намжлын мишг сүрэн гэдэг улсын шигшээ огтой 20 гаруй жил тоглож байна. Ер нь хүүхэд байхаас 90-ад оны сүүлдээс тоглосон гэж хэлж болно. Тэгээд Монголын хөгжил тэр үед ямар байсан бэ те? Монголын хоккейн хөгжил тэр үед бас ямар байсан бэ? Тэгээд өдий одоо 2024 он хүртэл тоглоход бол одоо ер нь юмэг үздэг шүү дээ. Улс их орн маань яаж хөгжиж байна? Манай Монголын хоккей бас яаж хөгжиж байна гэдэг 10 хэдэн настай хүүхэд хоккейгоор анх хичээллээ. Том мөрөөдөлтөө, том зорилготой л анх энэ спорт руу орж ирсэн нэг юм. Эцээш энэтэй бууж өгөөгүй 20 хэдэн жил тоглож өнөөдөр одоо зөвхөн миний хувьд бол энэ миний мөрөөдөл тий энэ миний одоо мөрөөдөлт би яг энэ мөрөөдөлд хүрсэн бол миний дүүнер тий миний залуучууд бол энэс илүү том мөрөөдөл тавьж дахиж ах шигээ одоо гээд мөрөөдөлтөө бүх одоо улсын тий манай Монголын тамирчид мөрөөдөлтөд хүрээсээ Монголын хоккейчд бол
тэр мөрөөдөлтөд хүрээсэй. Угаасаа хүрч чадна гэдэгт би бол итгэдэг. Тэгээд өдөө 20 хэдэн жил хамгийн сүүлийнхаа тоглолтыг сая Кувейт тоглож дуусгаад улсынхаа шгшээ тоглох одоо шгшээ овгийнхаа сүүлийн тоглолтыг хийгээд ирсэн. Тэгээд за өдөө хүртэл одоо явхад маань тэгээд одоо багш тасгалжуулагч нар одоо арын алба Монголын хоккей холбоо тийм Монголын үеийн дасгалжуулагч нар тамирчид үеийн тэгээд тэд нартай бүгдэнд нь баярлалаа. Бүгднтэй цуг тоглож ирсэн Фэнүүд. Тэ нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд энэ жил дархан багасаа тоглосон. Одоо дархан багт маань одоо манай сангийн сайд жавхлан гишүүн маань одоо бас битүү ордон тавигдах гад одоо ингээ шаардлага тавигдаа явж байна. Тэгээд тэр бол бас л мөрөөдлийн нэг хэсэг биш үү. Одоо дархны залуучууд хүүхдүүд яаж хөгжих боломжтой бас энэ жил харуулж дархан баг маань авраг боллоо. Цаашдаа тэгээд дэлхийн авраг авлаа. Манай энэ хамгийн гонтой шат. Тэр зогсож байгаа. Жаахан сонгон голч. Тийш очиж. Яаж? Хүчин чинь. Жаахан сонгон голч. Нэг За одоо тэгээд ирээдүйн болсон залуучуудаа тийм одоо спортоор хичээл зөвхөн хоккей гэлтгүй тийм тэгээд олон залуучууд багийн спортоор зөв сайхан хичээллүүл одоо тэгээд олонтой байна тийм одоо олон хүн нэг спортоор яаж хичээлдэг юм байна гэдгийг залуучууд тэрэн дээр суралцсан. Тэгээд ташрамд хийхэд би одоо хүүтэйгээ цуг улсын шгшээд одоо ингээ хоёр дахь жилдээ тоглоод ингээд дуусгах чинь одоо манай хүү цаашдаа тоглоод явах хаа гэж одоо найдаж байна. Тэгээд багш тасгалжуулагч нар ярих баха. Таны одоо үе одоо нөхөрлөний энэ хөтөлбөртэй байдаг шүү дээ. Одоо ажиллаж байгаа энэ хөтөлбөрийн хөтөлбөрийг бүрнээ специал хөтөлбөр гэж байна. Хамтдаа яриад байна шүү дээ. Оюун чин зүв байлгүй байх хэрэгтэй тий. Одоо миний анх тоглож исэн спорт ямар байсан гадаа орчинд одоо 90-д он. Тэгээд үе үедээ хөгжиж одоо өнөөдөр бид нэр битүү ордонд одоо ингэж хоккей спортоор тоглож шүү дээ тий. Тэгэхээр энэ бол үнэхээр ялгаатай зүйл л дээ. Тэгээд манай жахлан дарга маань тэгээд одоо манай энэ дасгалжуулагч нарийн бичгийн дарга нар тий арын асуудлыг бүгдийг сайн зохион байгуулж одоо ингээд залуучууд маань залуучтайгаа тэмцээд бас сайхан амжилттай үзүүлж байна. Насан туршид дэлхийн аврагтаа яваад амжилт үзүүлж гин гэдэг бол энэ ард тад бат бөх байж ижил энэ амжилтуудыг үзүүлж байгаа шүү дээ. Одоо нэг 4-5 баг удаа байгаа шүү дээ. Зайцаагаад онцгой хэмжээтэй сонгон шалгаруулалт хийж сонгон шалгаруулалтууд одоо эн чин энэ жил 5 тойрог болсон. Тэгээ 5 тойрог бол 5-нд нь дасгалжуулагч нар усан шгшөөгийн дасгалжуулагч нарийн бичиг дарга байнгын цуг явж байгаа шүү дээ тойрог болгон дээр. Тэгэл ер нь тэнцэнээс хараад шийдэн л дээ. Тэгээ одоо бол нэг 5 гэж яриад байгаа болохоос та нар манай өсвөрийн хүүхдүүдийн тэмцээн хідэн баг орж ийн гэдгийг бас сайн судлах хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ бол цаашдаа энэ залуучууд энэ ирээдүйн болсон хүүхдүүд бол маш хурдцтай хөгжиж байгаа гэдгийг харуулж байгаа. Тий, одоо шгшөөгийн одоо зодог тайллаа. Тэгээд сүүлийнхаа тоглолтыг хийгээд багш тасгалжуулагчтайгаа ярилцаад одоо тэгээд арын албанд тамирчид биелдэн клубтэй одоо ярилцаад байж байна. Бид нэр клубтэй тоглоно, хүүхдүүдтэй сайн ажиллах хэрэгтэй байна. Дарханд одоо ордон тавигдууд одоо тэр зүгийг хариуцж ажиллах байх гэсэн найдвартай. Одоо тэгээд өдөрлгүүд маань юу гэж хийдэгдэх нь вэ те хаашаа томилтонд явах нь тэгэл тэрийг л харандаа. Тэр легийн баг 5 байгаа ч гэсэн энэ доороос нь гарч ирж байгаа хоккей хөгжил маа хуучин одоо 10 жилийн өмнө харьцуулах юм бол манайх 16 нас 18 насны ерөнхийдөө баг гээд тэмцээн хийждэг байсан улсын хэмжээнд. Одоо болохоор 5 нас 8 нас 10 нас 12 нас 14 нас гэж юусэн нас насанд байдаг болсон. А тэгээ хүүхдүүдийн тоо
статистикийн хувьд бол 130% өсөлттэй явж байна. 200 хүүхэд байсан бол одоо 1000 гаруй хүүхдүүд яг энэ спортоор хичээлж байна. А тэгээ одоо 18 насны одоо баг нь болохоор 8 баг байгаа байхгүй. Лигийн 5 багтай байгаа ч гэсэн доороосоо нөгөө ийм өргөн фронтоор ингээ хоккей хөгжил маа ингээ явж гин гэсэн. Тэгэхээр хүүхдүүд байна, хүүхдүүд гарч ирж байна. Энэ спортоор хичээлж байна гэдэг чинь ер нь ирээдүй байна. Энэ спортод дуртай байна. Манайх ч одоо өвлийн орон. Тэгээ бид нар одоо бас энэ өвлийн оронд одоо энэ өвлийн орны нэг одоо энэ гулгалттай холбоотой бие тэнхээ хүч чадал тийм ээ төсвөр төвчээр шаардсан энэ баланс шаардсан энэ спортоор бол хичээлэх нь шаардлагатай хэрэгтэй л гэж бодож байна. Гол шалтгаан бол одоо ард иргэдээ хэлэхэд монголчуудаа хэлэхэд энэ спортоор та нар тоглож хүүхдүүдэд тоглоорой. Одоо энэ утасны одоо тоглоом энэ донтолт энэ утасны юмнаас хол байгаарай. Хүүхдүүдээ энэ дээх үеийн шиг одоо энэ спортоор хичээлэх юм бол ядахтаа хүүхдүүд маа эрүүл саруул тэгээ ийм тамга уухгүйгаас гадна бие эрүүл ухаан саруул ийм байна. Одоо тэгээд энэ багийн спортоор тоглуулж иж хамт олонч болох одоо тэгээ бас гол суурь тавигдж байгаа. Иймэрхүү бас их давуу талууд байна. Тэгээд монголчуудаа аврайлаад бид нарыг дэмждэг одоо фэнүүд байна, хоккей сонирхтонгууд байна. Тэгээ босод одоо ингээд ард иргэдээ байнгын дэмжиж бид нарыг одоо ингээд тусалж байгаа спонсоруудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Азийн аврагын залуучууд маань бас нэг том амжилт хийсэн байдаг шүү дээ. Нэг багийн хичээлэн болон дөрөвдөр байсан. Манай даваа тэр тоглолтыг сайн болсон. Тэр тоглолтын Яг бай тэр тоглолтын талаар би нэг олон юм ярмааргүй. Яг бодиттой бол тэр ирсэн баг маа энтхийн баг байгаа болохоор яг үнэхээр тийм төвшин бид нартэй тоглохоор тийм сайн төвшин биш. Тэгэхээр яг тооны харьцаа тэр гарсан. Гэхдээ тэр бол зүгээр статистик бол тийм надад таалагддаг. За асуулт. За хөрөлцөн ирсэн та бүгдээ баярлалаа. Бас өнөөдрийн бас эвлэлийн баг хурал дээр бас манай анхнаас сайхан асуулт тавьсанд. За тэгээ та бүгдийн маань ажил хөдөлмөр эрүүл мэндийн аз жаргалыг та бүгдээ өсгөрөөё. Та бүгдээ энэ цаг наргүй ажиллаж байгаа сэтгүүлчтэй баярлалаа л гэж хэлмээр байна. За.